Монголын гариг хүчтийн үндэсний холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөл үзүүлж байна. 2025 оныг Монгол Улсын засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан байна. Тэгвэл 2023 оны судалгаагаар Монгол улсад 111,228 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 93,000 гаруй хөдөлмөрийн насны иргэн байдаг бол тэднээс ердөө 15 орчим хувь буюу 15,292 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Монголын хариг хүчүүдийн үндэсний холбоо харааны бэрхшээлтэй иргэддээ дараах мэргэжлүүдээр суралцуулж тэдэнд хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгосоор байна. За манай баристагийн анги нь болохоор 2018 оноос хойш Монголын хариг хүчтэй үндэсний холбооны дэргэдэх мэргэжлийн боловсролын сургууль нэг шинэ мэргэжлийн анги болгоно. Нэгдэж үйл ажиллагаагаа одоо өдөө хүртэл явуулж байна. За анх бол Солонгосын Шилом, Койка зэрэг олон улсын байгууллагатай хариг хүчтэй үндэсний холбоо хамтран 50-аас 90% харааны алдагдaltaй буюу үлдэгдэлт хараатай хүмүүст зориулан ажлын байрыг бий болгох зорилготойгоор явуулсан төслийн хүрээнд нэгдсэн юм байна. За манай сургуулийн төвийг төгсөж гарсан бариста нар бол Монголын хариг хүчтэй үндэсний холбооны дэргэдэх кафе мор, кофе шопод бол шууд ажлын байран дээр гарах бүрэн боломжтой. Замун гадуур байдаг сүлжээ болон энгийн кофе шоподод ч гэсэндээ ажиллах боломжтой. За сайн байцгаана намайг Инх Жавхлан гэдэг. Би кофе бариста ангийг 2024 онд 2024 онд төгсөөд тэгээд 24 оны 4-р сараас эхлээд одоо 25 оны 4-р сар хүртэл нэгжиж явах цаана тасралтгүй ажиллаж байна. Тэр нь бол энэ чиглэлээр ажиллахад ер нь бол кофе баристаас орсон бол шууд гараад ажлын байртаа шууд ингээд үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Энэ шууд ажлын байрт гэдэг нь хамгийн том давуу тал болдог. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд болохоор энэ практик дээр суурилсан сургалт гэдэг бол маш чухал байдаг. Тийм ч учраас манай баристагийн болохоор 10 сарын турш үргэлжилдэг. За сургалтын 85-аас 90 орчим хувь нь бол практик дээр сургалтыг явуулдаг байгаа. За сайн байцгаана уу. Намайг Батгшиг гэдэг Монголын хариг хүчтэй үндэсний холбооны дэргэдэх мэргэжлийн боловсролын сургуульд барайцлын багшаар ажилладаг. За манай сургууль маань болохоор одоо үндсэн 6 мэргэжлийн сургалт авдаг. Энэ дотор болохоор эмчилгээний барайц. За алжаа таалах барайцлч буюу гоо сайхны үйлчилгээ одоо шинэ нэрээрээ. За тэгээ кофе бариста, компьютерийн хэрэглээ, мөн гар урал хөгжиндөх орлого буюу ардын гоцлог хөгжмийн анги 6 төрлийн ангид одоо сургалт явуулдаг. За эднээс онцлоод ярих юм бол манай барайцлын ангиуд маань болохоор дотроо алжаа талах барайцл, эмчилгээний барайцл хоёр төрлөөр ангидаа сургалт явуулдаг. За манай сургалт бол анх 2005 оноос эхэлж барайцлын чиглэлээр ангидаа сургалт явуулж эхэлсэн. За тэгээд 2011 оноос одоо эмчилгээний барайцлын ангийг нээд өдгөө хүртэл ингээд эмчилгээний барайцлын анги буюу за алжаа талах барайцл гэсэн хоёр чиглэлээр сургалт явагдаж байна. За манай сургуулийн багш нар боловсон хүчин гэх юм бол барайцлын ангийн сургалтыг явуулж байгаа багш нар болохоор Японы улсын зөвхөн багш сургууль болон сурч ирсэн багш нар мөн одоо Монгол улсдаа сурч төгссөн. Дээр нь Япон болон Таиланд улсад мэргэжилтэд ажилласан багш нар мэргэжлийн сургалтуудыг явуулдаг. За энэ хугацаанд манай сургуулийг барайцлын чиглэлээр 2 ангид давхцсан тоогоор ингээд 400 гаруй барайцлч нар төгссөн байдаг. Одоо Хөдөө орон нутг болон Улаанбаатар хотод яг барайцлын чиглэлээр ерөнхийдөө ажиллаж байдаг. Манай сургалтын гол давуу тал нь гэх юм бол манай сургалтаас төгсөгчд маань болохоор 100% ажлын байртай ажил дээр бүрэн гарах боломжтой байдаг. 2013 онд институтын одоо хараагүй хүмүүсийн мэргэжил сургуулийн үйлдвэрлэлийн төвийн эмчилгээний барайцлын ангийг төгсөөд тэгж төгснөөс хойш одоо яг энд 12 жил ажиллаж байна. Манай сургалтын төв хэд хэдэн мэргэжил эзэмшүүлдэг л дээ. Тэгээд тэрний дундаа барайцлыг бол хараагүй хүмүүс их түлхүү их барайцлын мэргэжлэр сурдаг. Тэгээд энэ хараагүй хүний бас нэг өөрийнх нь бэрхшээлийн онцлог. Яг ийм мэргэжлэр төгсөөд одоо мэдээж нэг улсаас өгж байгаа тэтгэвэр тэтгэмжин дээрээ одоо амьдралд маш их нэмэр хандив болдог. Ажлын байртай болж энэ өөрчлөлөгч
сүүлийн үед бол нэг барайцлыг ч бас хүмүүс эмгэн эмчилгээгээд их үйлчлүүлдэг болж байгаа. Тийм учраас бол нөгөө нэг амьдралын баталгаа энэ хэрээрээ бас улам нэмэгдэж байна л гэсэн үг. Сайжирч нэмэгдэж байгаа л гэсэн үг. Одоо 10 хэдэн жил ажиллаад ер нь бол орлого хүртэл нэмэгдээд урам зоригтой сайхан л байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс халамж хүртгсэл бус хүссэн мэргэжлээ эзэмшиж хөдөлмөр эрхлэх боломжтой нэгэн тод жишээ энэ юм. Иймээс бидний үзэн суугаа танд ч бас боломж бий. Монголын хараагуйчдын үндэсний холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөл.